За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сүүлийн хэд хоногт бас нэлээд хүмүүс үзсэн байна. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Маш олон урмын гой гой комментууд ирсэн байлээ. Бараг цагаан айлам хүрхээр л болсон байлээ гэхгүй. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд хөөрхөн үзэл нэмэгдэж байгаа хэмжээ би та нарыгаа хүндлээд микээ солиё л гэж бодоод жоохон заав гарахгүй л байна. Тэгээд та бүхэн хэрвээ нөгөө том биш шүү заяа яг ийм жижигхэн гой дууралтай чанартай мик нь хаана ямар нэртэй зарагддгийг мэддэг бол комментээр бичиж өгвөл бас баярлнаа. За би тэгээ түрүү 7 хоногт нөгөө хөдөө үүлэнд яваад бичлэг хийх зав гарсангүй. За тэрийг ярихаасаа өмнө би нэг юм ярэ гэж бодож байна. Юу вэ гэхээр нэг онгод тэр ингээл эргэлзэж явж байгаад нөгөө хүмүүс хилээд исэн гэсэн штэ одоо танаа хэд чи ингээд онготл ийм хэмтэй байдаг. Тэрэн бол ингээ өөр хэмтэй байдаг гэд хилээдсэн байхгүй юу. Тэгэхээр нь би одоо тэр тэрэн мэрэнгийнх нь химийг нэг хальт мэдрээд үдчихвэл ингээд ялахад хүмтэй юм болоо гэж боддог байсан юм. Тэгээд бодож явж байгаад яг нэг бүр амар хүчтэй биш ч гэсэндээ нэг цухас мэдэрч исэн юм байлээ. Тэгээд тэр талаараа яриул бас хэрэгтэй болоо гэж бодоод. За тэр нь одоо яг тэрэн байсан юм уу? Өөрөөр нэрлэх ёстой юм уу? Би сайн мэдэхгүй юм байна. Тэгэл тэрэн л гэж ярьчих заяа. Тэнгүүд яг тэрэнгийн хим болохоор ийм за төсөөлж хэлэх юм бол савлгаатай. Ийм савлаад байгаа юм шиг надад санагцсан. Тэгээд нэг юм энэ тэгтээ хүн болгонд өөрөөр мэдрэгдэх байх шүү. Ер нь бол өөрөө нэлийн сэвтэй хүн бол яг над чиг мэдрэхгүй байх гэж бодож байна. Тэгээд надад болохоор тэр химээс нь ингээд бодолтой аваад задлаад унших юм бол тийм цэрвмээр чихүүц төрмөр ийм шижиг хүрмээр ч юм шиг. Тийм амар муухай. Бүр ингээд удаан мэдрээд байхыг үнэхээр хүсгэргүй тийм хим байд юм байлээ. Энийг би болохоор нөгөө нэг янз бүрийн болж бүтгүй юмнууд сонсож байгаад мэдэрсэн мэдрэмж ахгүй юу? Аллах таллах сонсож байгаад гэсэн. Тэгээ нэг жоохон тиймэрхүү юмтай зурлтж жаад хальт тийм мэдрэмж орж ирв. Бүү эн чи юу вэ гэд тэг ингээд бүр шижиг гоожмоор байсан учраас ингээд бушуухан шиг цугтаасан тэгээ гэртээ амжаа хайшаа цугтаагаад тэгээ ер нь буурлууд л аргалсан байх гэж бодож байна. Тэгээд эсвэл бүр тийм амар хүчтэй биш нь гэх юм бол жишээл нэг шунлын нэг юм байсан бохгүй юу? Нэг хүнтэй уулзсан юм аа гэсэн чинь тэр хүнийг одоо дагаа явж исэн ч юм уу мэдгүй. Би бол нэр хүмүүс ингээд нэг үзүүлэг биччихлээ. Би тэгж хүмүүс үзэж чадахгүй. Одоондоо тийм чадахгүй байх гэж бодож байна. Тэгээд манай буурлуудаас тийм тэгээ нэг хүмүүсийн хувийн амьдрал ч юм уу те өргөө гэр доторх асуудалд нэг тэгж оролцоод байх дурггүй байд юм шиг надад санагддаг. За тэр ч яг уу. Тэгээд нэг хүнтэй уулзсан чинь нэг тийм шунлын нэг тийм мэдрэгдээд тэгээд явахтай би ерөөсөө хурааж аавна маавна гэж өөрөө бодоогүй. Надад ямар ч тийм бэлэг талаар үйлдвэрлэх юм амбиц байдгүй байхгүй юу? Угаасаа би өөрийгөө шинэ гэдгийг мэдж байгаа учраас аста үзэж хараад тэрийг тэгж ингэж цасан тэгшлэн би юу ч мэдэхгүй штэ. Тэгээд өөрийн мэдлгүй л одоо буурлууд тэрийг үнэхээр авч хүмүүрч байсан юм уу яасан нэг хүнтэй уулзсан чинь тэр нэг шунлахын ямыг салгаад над руу өгсөн байхгүй юу? Над руу өгчин тэгэхээр төөрөвлж хайсан гэх юм аа хаашаа. Тэр нэг тийм болсон юм аа. Тэгээд тэр юм төөрөвлж хаях хооронд нь тэр нэлийнхэн юм надад ингээд мэдрэгдээд тэнгүүд тэр болохоор юм шижиг гоожмоор гэхээсээ илүүтэй надад арай жоох юм хорсолтой тэгээд маш их юм авах амар их юм ханаж цаадшгүй хүсэлтэй юм шиг ингээд мэдрэгдээд бас ингээ удаан байх юм бол надад амар хүчтэй нөлөөлөх юм шиг санагцсан тэр. Тэгээ эмхтэйсэн юм. Гихмит ингээ нэг баг саг бас нөгөө болохгүй нөхдүүдтэй бас учирс таарлаад явж исэн юм шиг санагдаад явчихгүй юм. Тэгээд улаач нар нэг тэгж яриад байдаг байхгүй дайруулж мариулах амар ингээд өөдөөс бараг цохоод авч байгаа юм шиг бол ตก гэд. Тэг би тэрийг гайхаал
одоо хий юм байж яг яаж цохиж авах вэ? Тэг ямар сони яг яаж тэгж яг бодтой хохирол учруулт юм бах та энэ гэл тэр талаар бас их боддог гэсэн юм ба. Тэгээд нөгөө сэвтэж мэвтчихэр айгүй их юм дотор муухай орогдог, ухаалтдаг, бөөлждөг, гүйлгдэг энэ төр гэж хүмүүс яриад байдаг. Тэг ямар сайн дөнгөж босны дараа сэвийг гаргаж ийн гэд улаач нар ч айгүй их бөөлж мөлж суулгадаг гэдэг дээ штэ. Тэг би болохоор ерөөсө тийм мэдэрч үзээг байхгүй. Тэг ямар сайндаа цэрийн гариг маригтаач би нэр олигтойч суулгаагүй. Тэгээд миний тэр одоо сэв мэвийг гүйц цэвэрлсэн юм уу? Ер нь тэр сэв мэв чи яг тэгдэг нь үний юм уу? Яагаад надад ерөөсөө мэдрэхгүй байгаа юм гээл бодоол гайхаж явах та. Нэг удаа бүр нэг ганц удаа дайруулад үдчих юмсан гэсэн суучдаг байхгүй. Тийм бодоо суучсан чинь буурал ингээ бүр тэсгээ байсан юм шүү. Бүр ингээд бараг ингээ шогшроод гэтээ буурлууд хизээ шогширдггүй л дээ. Одоо нэг Монгол ясанд нэг 20-той үйлдэлүүд эдэн штэ шогширч болохгүй гараад тулахгүй ч гэх юм. Тиймэрхүү үйлдэлүүдийг буурлууд ер нь хийдгүү. Тэгээд шогшроогүй яг юм ингээ нэг толгой өсгсэрч байгаа юм шиг л дээ. Яана энийг амтаад яаж нөгөө энийг одоо улаач болгож авнаа л гэж байгаа юм шиг байсан баггүй юу. Гэтэ тэр бол ингээд аргаал барсан үйлдэл штэ энэ чинь одоо би галзуураад байна уу хий юм чи яг байд юм уу байдгүй юм уу гэдгээл ялгаж авах гээд байгаа л царай авахгүй юу. Тэгсэн чинь сая хөдөө явхад үүлэн дээр нөгөө хүсээд байсан дарилахтаа яг нэг өртөж үзлээ. За тэр яасан бэ гэхээр манай буурлууд нөгөө буултан дээрээ юу яадаг вэ юм. Хвчлэн ямар үйл хийж байгаа надад нэг харуулдаг байхгүй юу. Яагаад гэдгийг би мэдэхгүй л дээ. Ямар янз бүрийн шалтгаанд байх. Одоо би олон талын бодоод үйлдэн саад болчихно гэж боддог юм уу эсвэл нөө би чи юм харцгаараа тэрийг эргэн тойрны итгэдэг хүмүүстэй ер нь би жоохон задгаан амтаад ярьчих гад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хамаагүй харуулжвал дэвэн дэлхийгээр зарлаа хийчих учраас энд харуулахгүй гэж боддог юм уу. Ямар нэгэн шалтгаанаар аливаа үйл энийг 20% л харуулна, мэдрүүлнэ. Тэгээд 80% нь бол юу игээд байгааг нь мэддэхгүй л үсчээд байдаг байхгүй. Тэгээ сая нөгөө хөдөө явхад яаж нэг шинэ буурал орж ирээд манай буурлууч угаасаа ширүүн буулттай тэр буурал бүр ширүүн байсан. Бүр ингээд сэгсчээд саваад дэвсээд бараг намайг чи бараг зодоод байгаа юм бол гэмээр юм болсон баггүй. Тэгээд би нөгөө буурлаа дийлдгүй бүр өстөө үсрээл хараагаад бараг авч нисэх гээд байгаа маань шин дээшээл үсрээл яаж байгаа цастай нөгөө гутал нь том хിവэрээ тэгэл нөгөө гутлын дотор нь хөл үсрээл ах юм гуталч суугарч гад байгаа юм шиг альтэрч унчих гад байгаа юм шиг тэгэл байнгын үсрээл ингээд толгой тарих савчаад ахаар чинь айхлал ууглал тэрэн дээрээ л хамаг анхаарлаа өгсөн л ингээл ноцолтоод байла. Тэгжсэн чинь харин гинт ингээс тэ ёг хитл авдаг байхгүй юу. Тэгээ би тэрийг юу байсан бэ? Яач вэ ич вэ гэж буурлаасаа асуугаагүй өөр хүнээс ч асуугаагүй асуух шаардлага ерөөсөй байгаагүй. Би тэрийг шууд ингээд тодорхойлж хэлж чадна. Тэр бол минийхаар бол харваа байсан. Харваа гэж хүмүүс яриад идэв. Тэгээ би тэрийг бол яг бие дээрээ харуулсан. Яагаад би ингээ бүр ихтэлтэй байна вэ гэхээр штэ асар ингээ хүчтэй сум заяа. Яг сум л гэж хэлнэ би. Яг гизрөө ингээ нефт ингээл таг гэл гар явах шүү. Тэгэл би тэр чи юу ч мдээгүй байж аж тийм юм ирж ийн юу ч мэдэхгүй ингээл нөгөө амьсгаацсан л үсэрч хараагаал ингэсэн л байжсэн л гинттэй гэтэл авдаг байхгүй. Би бүр яг гэсэн заяа. Тэгэл шууд араас нь амар дотор мохоо харгаал хачин болж ил. Тэг би ингээ анзаархад тэр ганцхан би биш манай нөгөө бууцсан байсан буурал натаа давхар бит хоёр хоёлоо хоёр талд гişиг болсон байхгүй. Тэгэл нэг одоо юу гэх юм хайлтхан бүр амар биш гэхдээ ингээ буурлын хийм нэг жоохон ингээ нэг сарних шиг болоод тэгээ буцаагаал буурал тогтоогоол ингээд одоо химээ хумаач юм мэдгүй юу гэж хэлэх юм бэ. Тэгэл буцаад үүлэндээ орчиж илээ. Тэр бол гэхдээ яг бодтой амар эвгүй юм байлээ. Тэр бүр ингээ хүчтэй эсвэл одоо магадгүй энэ толгой молгороо орж ирсэн бол ухаан алтахаар шинжтэй юм билээ. Ер нь ухаан алдаж болох юм байна гэж бодсон. Ер нь айгүй эвгүй болсон. Тэрийг одоо яг юу ч мэдээгүй байж бол гэл ингээл нэг амар сонирн болж байгаа юм чи. Гэт би нэг цоорчж байгаа юм шиг. Тэгэл араас нь амар дотор мохоор. Бас хий хоосон юм шиг хэрнээсээ бодтой зүйл байдгийг одоо яг биеэрээ мэдэрлээ л дээ. За тэрнээс гадна нөгөө альва үүлэнд явахын өмнө явсны дараа ингээд 9 шид болоод байдгийг би ер нь бас анзаараад удаж байна. Тэгээд сая
би чинь нөгөө явахынхаа өмнө зүү дээрээ бас бахан жоохон дайруулаад гэх юм уу тэрийг юу гэж хэлэх юм бэ? Хард ард зүүдлээд тэг зүгээр нэг хард ард зүүдлэхгүй ш. Дандаа ингээд намайг алах гэж хүмүүс манай гэрт орж ирээд эсвэл гэрлүү дайраад хаалгаа хаачаад би яана энэ хүмүүс намайг алах гээд байна гэдээ бүр ингээд хөтлөө яагаад жинхнээс яагаад. Тэгээ ер нь ингээд бодоод исэн чинь яг гоо зүүдэр надаа ингээд нэг мэдээж гэх юм уу, совинд гэх юм уу тэр зүүдийг ингээд ухаж түүх юм бол тэндээс бүр ингээд амар их юм олох боломжтой дайжгүй зүүднүүд зүүдлээд байдаг байхгүй. Тэгээд муухай зүүднүүд нь болохоор бодоол байхад өмнө ч гэсэн хид хид удаа зүүдэлчихсэн даа. Дандаа ингээд хүнд алуулах гэдэг хүн иддэг махчин юмнуудаас цухтаад байна. Эсвэл ингээд намайг энэ хүн яг одоо ингээ алах гээд байна л гэж зүтлээд байдаг. Тэгэхээр энийг ингээ тайлгаар над руу тэр ирээд байгаа юм нь аюу амир дандаа амь нас руу чиглээд байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн дээр бол би ингээ жоохон барыг ингээ гомдох гээд байгаа юм шиг те. Би одоо яасан гэж те би чи ингээ дөнгөж шинэ босуулаад чад шууд ингээ алчаа гэж дайрах ч одоо болж байгаа юм уу? Болж байгаа юм уу гэж хэлмээр ингээ бараг нэрээ санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ ядаж энэ чинь хүнийг одоо юу гэдэг чинь зүгээр ингээд юм явууллаа гэхэд нэг ажил үйлсэнд бүтлгүүдээс ээж гэдэг юм уу тэгж явуулж болно шүү. Тэгэхгүй дандаа тэр хар дарсан зүүднүүд буюу энэ зүүдэн дээр ирж байгаа дайрлагууд нь дандаа аим нас руу чиглэсэн. Тэгээ би тэр сүүл болсон юм хумыг ингээл одоо ер нь эргэн тойронд болж байгаа хим нэмээ ингээл анзаараад хахад байдал жоох юм ноцтой ч болоод байгаа юм шиг те буурлууд эхлээл ингээл инээж шанайсан нарга наадан тохон үйсэн иймэрхүү байсан бол одоо илүүтэй юм чухал царайтай ч байх та чухал төрхтэй юм serious болцсон юм шиг надад нэг тгий санагдаад байхгүй нэг байдал эвгүй болоод байгаа юм шиг. Тэгээ би чинь за эн чинь одоо би баг юутай орооцолчихваа бас нэг тоглоом биш вэ шүү гэдэг юм те. Өмнөх бичлэгүүдээр би илүүтэй ингээл бодтой бай, газар дээрээ бууй, хийрхэх хэрэггүй гэсэн юм ярьжсэн бол одоо болохоор хий юм чинь бас бодтой байна гэдгийг ярих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө арга биелгийг тэнцвүүлэх буюу хий бодит хоёр зүйлээ яг гоё юм голчийг олж явах ёстой юм байна да. Хийгээ хит үгүйсэх юм бол бас хий ертөнцтэй холбогдож байгаа хүмүүс ч бодлоо олох гэдэг шүү дээ. Бүх итгэж байгаа юм аа бийгүй болох гэдэг байгаа байхгүй. Бийжиж ядж байгаа нөгөө буурлуудаа итгэлээрээ дутаагаад хүчин сүлдаагаад ч гэдэг юм уу. Эсэргээрээ хит их хийхэд ах юм бол ингээд тэнгэрлүүг нисч гээд яг энэний голчийг барих гэдэг чинь биднэрт одоо хамгийн чухал юм уу даа л гэсэн шүү ухааны бодож сууж ийн л та. Буурлууд маань намайг ер нь ингээд энэ айгу зөрөхгүй уулаачаа бид нарт ингээм амар зөрөгтэй уулаач хэрэгтэй мэрэгтэй гэж хэлээддэг байхгүй юу. Тэгээ би чи өөрөө амар энэттэй сүнс буулгадаг. Сүнстэй харьцдаг. Тэгээ нөгөө сүнснүүдээ ингээд бишрэн шүтцэн гэд яриад байгаа хэрнээсээ өөрөө ингээд сүнснээсээ амар айдаг байхгүй. Тэгэд яагаад гэхээр нөгөө багада сүнстэй байшин гэд киноноос бүр ингээ кал авцсан. Тэгээд тэр сүнстэй байшин ингээ жонгол дүр ээж хүү хоёроос ч л одоо ер нь тэгэл сүнстэй л шүү дээ. Ухаан алд шүү дээ. Удаа ингээд буурал түшээтэй бууж байхдаа түшээдээ ингээ хэлж байгаа байхгүй. Манай улаач ингээд ямар сони юмнаас айдаг гэж. Тэр одоо ийм үсээ урдуураа онжуулсан урт үстэй эмэгтэй хүнээс одоо яг юунаас нь айдсан бол гэх ингээд үнэн сэтгэлээс гайхаад байгаа байхгүй юу. Би тэн дээр нэг юм бодсон юм л та. Үнэхээр л одоо энэ сүнсэн өвөг те сүнсэн өвгөн байгаад шүү дээ. За дээрэс нь дайчин өвгөн багтаа. Дайчин сүнсэн өвгөнд ийм үсэн урдуураа онжуулсан урт үстэй эмэгтэй хүн бол нэрээ л айх юм биш байгаа байхгүй юу. Бид нар яагаад тийм сонин хийсвэр юмнаас тэгээ бүгд над шиг тийм юмнаас айдаг болох л та. Тэгээ би бодит хүн байж яагаад тийм сонин хийсвэр зүгээр л эмэгтэй хүнээс айж байгаа юм бол би тэрнээс үнэхээр айдаг шүү. Би ч өөрөө яаж чад амар цочомхоо хүн учраас нэг ингээл цоччих юм бол тэр өдөржингөө зүрх мөрөх савлаад идэх байхгүй. Тэг үнэхээр айдаг. Тэгээд би бодож үзэхгүй юу. Буурал мэдээж ийм эмэгтэй хүнээс айхгүй. Тэгэхээр буурал юунаас айдаг байх уу гэд ингээд бодоод үзэхээр зөвхөн манай буурлууч биш. Бусад одоо подкаст энэ төр хийдэг хүүхдүүд байгаа штэ. Тэдний яриа өрөөг сонсоход ч тэр эдний айц бол арай илүү бодтой тий. Үрс балчрууд нь үр хойч нь муухгасаа болоод оршихугаас сүйтгэхэд уухсгүй болчихгүй дээ. Амьдрах их оронгүй болчихгүй дээ.
энэ Монгол гэдэг орон чинь одоо хөрстөөс арчигдчихгүй дээ. Энэ дэлхий гэдэг чинь одоо бүр хүн төрлөختний энэ мунхагл, харанхуй мунхаглыг даахаан болгоод галав нь юулчгүй дээ ч гэдэг юм. Арай юм өргөн сар хүрээтэй. Тэгээд яг бодит бидний нүүрэнд тулгарсан зүйлээс бурлууд бол айдаг гэх нь хаашаа юм. Илүү болгоомжилдог гэвэл зохиох бах. Тэ тэнгүүд бидний сэтгэлгээ эндээсээ ахуулаад бурлуудаасаа бүр ингээд төө байдгаа хэдэн километр ч юм хоцорсон гэдэг нь ингээд харагдчих байгаа. Тэгэхээр сая би ингээд хий зүйл чинь бас юм бодиттой юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ гэж нэг ярьсан те. Тэгэхээр энэ хий зүйлстэй итгэх хэрэгтэй буюу бэлэг талаа бас 100% үгүйсгэж болохгүй талаар жоохон хальт ярих гэж үзлээ. Тэгээ тэгэнгүүт нөгөө талдаа даалт ертөнцийн тухай ярьдаг хүмүүс энэ төр одоо ингээл магадгүй энийг үзээ сууж байгаа хүмүүс ч гэсэн заримдаа ингээл сүнсний хэмжээс дахих махих юу гэдэг чиндээ ингээл гэгээрэл бүр ингээл алга болох гээд байдаг хүмүүс бас байд юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Одоо манай буурлууд бууж ирснээс бол хойш бол тэр сүнсний хэмжээс гэдэг талаар хээ өсөгч хэлсэнгүү. Тэгээ би энийг үүсгэж байгаа юм биш. Гэхдээ за бид нар ингээ махан бие төрсэн амьд хүмүүс байна. Тэгэхэд сүнсний хэмжээс нь өсөөл ингээл бүр онгод тэнгэрийн шиг том болоод тэ өндөрт гараад ч гэдэг юм. Тэлээгээд юу нь яг яах чагаа чиг зорилгоо сайн бодох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Зүгээр л ингээл сүнсэн гэгээрэл тэгээ яах юм. Биенээсээ гэрэл цацруулах гэдэг юм уу? Аураа нь ингээд бүрэн том одоо байшин шиг том аураатай боллоо л доо хамаагүй. Тэгэд эцсийн зорилго нь юу юм бэ гэдгээ бид нар орхиод байдаг юм шиг надад санагдаад байгаахгүй юу. Тэнгүүд бид нар гэж ярьж байгааг ойлгоорой. Энд би ч гэсэн өөр хамаатай. Би бол босч ирсэн цагаас гисүүлэл одоо буурлуудынхаа нэрийг олж мэдхийг, овог отгоо олж мэдхийг одоо тэгэл зэрэг дэвийг олж мэдхийг, мэрэгчлэлийн олж мэдхийг ч юм уу ингээд айгүй их чаргууцалдаж араас нь хөөцөлдсөн. Яг нэг талаараа таньж мэдэх гээд байгаа юм л та. Үнэхээр би энэ буурлуудад итгэж болох уу гэдгээ таньж мэдхийн тулд тэр чинь сонирхоод байгаа. Нөгөө талаараа бас жоохон хэрхэл яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт миний хувьд зөрчил тийм байсан байхгүй юу? За би тэгж ингээд хөөцөлдөж байна. Тэгэд буурлууд надад нэрээ сонноос ингээд амар том нэр хэлчихсэн байхгүй юу? Би тэр нэрнүүдийг хэлгүй л дээ. Тэг би одоо бүр том нэр сонсоороо баг юм дүжирцэн шахав юм баггүй юу. Тэрэнд ихэндээ бол ингээл жоохон тэр нэрээс сонсоолстай ингээл өөрөөрөө те ингээл байдаг байсан. Тэгээд тэндээсээ бас ажиглаад одоо миний өөрийн дотоод нуугдсан эго ч гарч ирээд буурлууд тэрийг засахын тулд ийм том нэр хэлж. Эсвэл би өөрөө тэр том нэрнүүдийг байгаасаа гэж хүссэндээ өөрийгөө хуураад ингэж хэлж гин гих мэтэр ингээл төрөөл яваадсан. Гэхдээ одоо бол сүүлийн үед би буурлуудаасаа жоохон юм магтаал сонссон. Тэр нь юу вэ гэхээр ингээд сайн байна. Чи ингээ айгуу сайхан тогтож जैन яг наадаараа байгаарай гэсэн байна. Тэгээ тэр нь юунда байна вэ гэхээр яг хөө тэр олон том нэр сонссоор байгаа дүжрөөд тэ ингээ сайхан хийрхэл бүр ингээ алга болж үзээд буцаж огт юм байхгүй би бол зүгээр л солиотой хүн юм байна гэж бүр ингээ доошоо унж үзэл ингээ савлж явсны эцэст болохоор надад бол одоо тэр нөгөө баг химбугаанч байсан наалдахаа болсон гэдэг шиг тийм хоосон нэрний араас хоосон алдар гавья зэрэг дэвний хойноос зөндөө хөөцөлтөөд одоо тогтчоо гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би ерөөсөө огт хөөцөлтөөгүй би анханасаа амар тогтун мундаг байсан гэж хэлэхгүй байгааг анзаараарэ. Тэгээд миний хувьд тэр сэтгэлийн том өргөн хүрээтэй савлгаануудыг үргэлж туулж ирсэн учраас одоо яг нөгөө хамгийн гол нь юунда байна гэдгийг нэг жоохон хальт барих гэдэг байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр тэр буурлууд хэн байх нь чухал шээ. Ямар зэрэг дэвтэй, ямар тэнгэрийн дээд нь байна уу, бага нь байна уу хамаа алга. Хамгийн гол нь тэр онгодууд чинь бууж ирж байгаа нэг зоригтой байгаа штэ. Үйдсэндээ бууж ирээгүй. Тэд нар чинь ингээд хийх үйлдэл бууж ирж байгаа. Энийг надад манай буурлууд
босны дараахан яг бүр буултан дээрээ үгээр хэлж исэн. Гэхдээ тэр үед би яагаад ч тэрийг нөгөө яг гол утгыг нь өөрлөгөө бүр мөн чанар руугаа одоо тусгаж авах сав маань бэлтгэдэггүй байсан. Тэгээд юу гэж хэлж исэн бэ гэхээр яг үгээр хэлж исэн. Хэн байх нь чухал биш. Амьд ахуйда ямар хүн байсан ч чухал биш. Хамгийн гол нь үйл. Чи ямар улааж байх нь чухал биш. Чи бусдаас онцгой байна уу? Бусдад адилхан байна уу? Игэлж ирэн байна уу? Чадвартай байна уу? Чадваргүй байна уу? Хамаагүй. Хамгийн гол нь үйл шүү гэж бүр яг хэлж исэн. Тэгээ би тэр үед ойлгоогүй. Тэгэл нөгөөтгөө л хөөгөл би чадвартай юм уу? Миний онгодууд лаг юм уу? Миний онгодууд миа юм уу гэдгээ хөөгөл ингээл баахан явцсан юм баггүй юу? Тэгээд явж агсан морь ингэдэж штэ ав нь ангалцаал татгаар аван дийлдэхгүй давхиж жагаад сүүл рүүгээ цуцаад зогсно үсттэй. Яг тэрэн шиг одоо тийм их туулалтай учраас би одоохондоо ингээд тогтоод чадаад байгаа нь сайндаа биш туулсан учраас л жоохон тогтож эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо яг тэр үүл чухал шүү гэдэг нь ингээ оройроо орж байгаа. Үнэхээр энэ хий юм чинь тоглоом биш байна. Тэгвэл энэ буурлууд чинь хийх үйлдэл тэрэнд нь нэг яаж нэг гай болчихгүй хүн шиг тий. Яаж нэг саад болчихгүй хүн шиг яаж нэг тус нэмэртэй орших вэ гэдгээ одоо л нэг бодож эхэлж байгаа байхгүй юу. Яг нэг тийм начин хүмүүс байгаа л байдаг байхгүй юу. Одоо ингээл иймч сүртэй буулаа, тиймч гоё онгод буулаа. Одоо юу гэдэг ч юм дээ. Тиймч хатан залрлаа, тиймч жанжин инглээч гэдэг юм уу. Тэгэд яах вэ? Тэгэд буугаал үсттэй, тэгээл үсттэй. Тэд нар чинь ингээл амар сүртэй нэр усаа цуурай дуулгаал ч юм уу те жанжин гэдгээрээ магтагдгаал хаан гэдгээрээ омогшгоол эсвэл амар сүртэй бөөлөөнөө үзүүлж харуулгаал бууж ирээгүй л байлгүй дээ. Тэд нар чинь өвөлтэй байгаа шүү дээ. Зоригтой байгаа. Тэр зориг бидний харж байгаас бүр ингээ холд алсад бүр өргөн цар үрээтэй харж явах өндөр магадлалтай. Тэгж яах чинь тийм зоригтой бууж ирж байгаа чинь хүүхэд нь ингээл өнөөдөр ч та манай буурал тэгж амар буугаад манай одоо онгод чинь тийм лаг хаа юм бэ лээ хатан юм бэ лээ гэл тэрэн дээрээ л анхаарал өгөөдөөвэл тэр онгод ч одоо муу бацаан ч одоо яах гээд байна бараг тэгнэ үсттэй тийм үсттэй тийм нэг иймэрхүү юм ярихсан ба би амар замбраагүй ярьчих шиг боллоо. Гэхдээ гол санааг нь ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд цаадуулж ийм зоригтой үүлтэй чиглэлтэй өөртөө зарилгатай тэгээ өөртөө хүлээсэн үүрэгтэй хариуцлагатай бууж ирж байгаа. Бид нар ингээ өрсөд нь юм бол тэрийг нь сайхан ухамсарлаж авмаар байна. Тэгэхгүй бол ингээл нэг сүнсний хэмжээс яриад гэгэрл яриад бинээсээ гэрэл цацруулгаагүй л юм бол тэ тэр чинь бодтой байх хэрэгтэй шүү дээ. Бид нар за хамаа алга сүнсний хэмжээс төслөө гэхэд бидний оюуны хөгжил дэвшиж байгаатай л одоо адилхан байлгүйдээ бодвол за оюуны хөгжил дэвшлээ гэд бид нар тэрийг бахан биетэй энэ замб хөрст нарт юу гэж хэлсэн ч хамаагүй энэ дэлхий гэдэг гариг дээр амьдарч байгаагийн хувьд энэ дээр махан биетэй болоод төрсэн хүний хувьд энэ оюун тархинда байгаа юм амаараа гаргаж хэлэх тэгээ гараараа одоо үйлдэж бодит болгох дээр бидний бүр ингээд хамгийн чухал үүрэг нь явж байгаа гэдгийг заримдаа ингээд бич мартчих юм бусдын ч мартаад ах шиг санагдаад ах юм аа. Тэгэхээр энэ дээрээ ингээд анхаарал хандуулах хэрэгтэй тийм цаг үе нь бүр юм тулцсан юм шиг санагдаад байгаа байхгүй. За жишээлбэл би бол багасаа л бичдэг. Би ер нь жоох энэ бичиг номын тал руугаа хүнэлтэй. Тэгэхээр за би бол орон зайгаа энэ бичиг ном талдаа тэ нэг хөөрхөн нэг ном дэвтэр хэвлүүлдэг ч юм уу ингээд нэг энэ талтаа харч чаа. Тэгэхэд одоо өөр авьяас чадвартай, өөр өгөгдөлтэй, өөр үүрэг даалгавартай, өөр зорилго чиглэлтэй хүмүүс зөндөө байгаа хгүй. Жишээлбэл манай Монгол оронд яг юм гараараа хийдэг, бүтээдэг, зохион бүтээгч одоо юу гэх юм ур ухаантангуудаар их дутаж байна шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн тэр хүмүүс нь ийм хий хоосон мөнгө эргэлддэг зүгээр юм мөнгийг нэгээс нөгөөрөө шилжүүлдэг салбарт л ажиллаад тэгээд гараараа хийдэг толгоороо хийдэг яг бодит үр дүн бий болгодог
бодит бүтээл бий болгодог орон зай нь арай л хоосон байгаад байна уу да гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд бид нар чинь энэ даалт ертөнд буурлуудаа холбогдоод оюунаа хөгжүүлээл тэ оюуны дэвшил болоод сүнсээ сэргээл яг яах гээд байгаа юм. Тэ биенээсээ гэрэл цацруулаад сүнсээ 108 хэмжээст аваач гайгүй л байх. Ер нь бол миний бодлоор нөгөө одоо энд толгой тархинд тэ энэ сүнсэнд бий болж байгаа дэвшилт өөрчлөлтөө ашиглаж бодит хөрсөн дээр буусан үр дүн гарах гад үйл хэрэг хийх гээд байгаа гэдгээ би ч өөрөө одоо саяхан л баг ойлгож авлаа да гэдэг шиг. Тэгэхээр гол хэлэх гээд байгаа санаа минь ерөнхийдөө ойлгосон гэж бодож байна. Тэгээд бид нар арга билгээ тэнцвүүлэхийн тулд бэлгээ хит үгүйсэхгүй тэр чинь бодиттой гэдгийг ойлгож авах хэрэгтэй юм байна. Аа хит их бэлгэдээ тэнгэрт хөөрөд байхгүй тулд энэ сүнсээрээ олсон ололт тэгээ оюунаараа дэвшлээ ашиглаад бодит хөрсөн дээрээ буусан хүн амьтан уул ус ургамал юу гэдэг бүгдэд тустай бүтээл туйрвал бий болгох бүгдээрээ нийлжаад хамтаараа сайхан нийхэм байгуулах ч гэдэг юм. Ийм бодит үр дүн, бодит гарт өргөдөх, нүдэнд үзэгдэх, чихэнд сонсогдох юм. Бодит үйл хийдэг орон зай нь бүр ингээд маш хоосон хөнгөө байх шиг ажиглагдаж байна. Тэгээд энэ бол бас яг миний үг биш, илүүтэй буурлуудын үг болов гэж бодогдож байна. Тэгээд та бүхэн энийг сайтар бодоод үзээрэй. Энийг цаашаага өөрийгөө за би тэгвэл бүтээл яаж төрөх вэ гэл тэгэхээр л эргээл нөгөө өөрийгөө таньж мэдэх рүүгээ яах гэж төрснөө олох руугаа үүрэг даалгавраа таних руугаа ингээд дахиад нөгөө өөрийгөө таних буцаад өөртөөгөө ажиллах гэдэг рүүгээ орчоод идэг л да. Тэгээд энэ бас ингээд жоохон том сэдв учраас өнөөдөртөө ингээд өндөрлөжээ. Бас нэг хөргөө 20-30 минутын бичлэг болж байгаа шиг байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг нь нэг их удахгүй байхаа гэж бодож байна. Би маргааш жаахан төлөвлөсөн байгаа. Тэгээд санснаар болох юм бол дахиад нэг бичлэг, хоёрч бичлэг орж магадгүй. Тэгээд удахгүй уулзцгаая.